Та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 16 дугаар бүлэг чөтгөр Яхава 10 дугаар хэсэг. Яхаваг чөтгөр гэж хэлэх гэсээрэл ингээл цаг яваад байдаг. За өмнөх 9 дугаар дугаарт бид нар болохоор энэ Энки Дингэр бусад бурхтуудаа яаж төрүүлсэн тухай одоо юу гэдгийг домгийг сүмрийн домгийг авч үтсэн байгаа. За тэгэд Энки Дингэр болоо Тэнгэрийн бурхан Ану Дингэр эрэгтэй гэсэн үг. Наму Дингэр эмэгтэй нь хүүн юмаа гэж байгаа. Тэгээ зогссон ба. За нэг зураг тавьсан байна. Open ink дээр нь тавьчих. Open гэсэн үг нь нээлттэй гэсэн үг. Энэ нь орс хэлэнд болохоор небо буюу тэнгэр гэсэн маягаар байдаг. Тэнгэр болохоор нэг тийм нээлттэй орон зай юмаа гэх гэдэг. За эртний сүмерчүүд тэнгэрийг Ану гэд ингээд од шиг юм дүрсэлцдэг байна. Гэтэл чин Зевс буюу одоо Грекийн соёлд энэ нь Анус болжээ. Өөрөөр хэлбэл Зевс эзэн болоо шунал тачаалтай логикийн бурхан юм а гэж байгаа. Энийг ийм бөөрөнхий ингээд од шиг юм харчаад энэ юу юм бэ гэхээр Анус гэж уншна гэхэд байгаа. Ийм од шиг дүрсийг бид нэр одоо юу гэж унших вэ гэхээр мэдээж одон хаанч гэдэг нь тиймэрхүү юм одоо мэгэр уншиж болно. Энэ миний тэр Химрээ нууц төвчөөний гол дүрэг гэх гэдэг. За Анус бол Анус энэ монгол хэлэнд ангарахай байхгүй юу? Тэгээд энэ болохоор хоош нүх буюу ярианд хошног болчихжээ. За шашин сурталд хүн, цөөн, намун намтай байх ёстой гэдэг тул ер нь ялваа шашин одоо суртал таныг одоо жоохон соёлтой байгаа чиг юм. Тэгэхээр үг цөөнтэй нэг тийм соёлтой хүн байх нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр төвд үг гэх намхай буюу тэнгэр гэсэн үг Монгол оронд эр хүний нэр болдог. Харин намун хаалтан дотор намун баяр, намун болдо, намун цэцэг, намун дарь гих мэтэн аль ч хүүсний нэр байж болдгоо гэж байна. Намун гэсэн үг аль ч хүүсний нэрэнд явж болно гэж бичих ёстойсэн баг. За ийм хүн ангалзуур. За энэ ангалзуур гэсэн үгийг шооч гэж хэлчих болох бах тийм үү? Ингээд өөрийг чинь хараад шоолчих гээд байдаг ч гэдэг юм. Дуушуу ихтэй зантай гэж байна. За Ану Тэнгэр гэсэн үг эм хүний нэр болдог. Яадаг вөхөр Ану үжин гэдэг, Ану дарь гэдэг өшөө юу гэдгийг Ану ээж ч гэдэг юм янз бүрээр нэрлсэн байдаг шүү дээ охтуудаа. Гэтэл чин тэр юу гэсэн үг юм бэ гэхээр одоо болох нэг ангарахаа Анус монсолчод байхгүй юу? За гэхдээ за эхлээд нэг зураг тавьсан байна. 3 зураг тавьсан байна. Эхлээд тэр одоо юу гэдгийг энэ шаазан аягны одоо амтны дүртэй юм л да бүхсний нүхийг нь бас хийгээд өгчжээ. Тэгээ ийм детальд бид нэр дуртай гэж байна. За дундлын зурган дээр болохоор намуу цэцэг барьсан одоо асир хүн амьдралын модонд мөргөж байна. Өөрөөр хэлбэл удган модонд мөргөж байна. За энэ эртний одоо юу гэдгийг Месопотамийн хосууд Пив уунга одоо юу гэж хэлэх юм те одоо цагийг сайхан өнгөрүүлж байна. Тэгээд тэр Пивийг нь Искэлэн гэд бичсэн байна. За зургийн тайлбар нь Ану, Наму, Нинкаси гэж байгаа. Нинкаси гэж юу вэ гэж байгаа байхгүй. За Наму буюу хар тамхины ургамал ургадаг газрын хүмүүс энэхүү ургамлыг бурхны өгсөн хишиг гэж үздэг байсан болов. Одоо нутаг дэвсгэр дээр нэг ургамал ургадаг мэдээж бурхан л одоо тэр зүйлийг тэдэнд хишиг болгон зайсан байх шүү дээ ч гэдэг юм тийм. Учир нь энэ ургамал Наму Тэнгэр гэсэн нэртэй юм. Ямар нэгэн байдлаар энэ ургамлыг бид нэр Тэнгэр гэж нэрлэе гэсэн байгаа юм. Тийм учраас Наму ч гэдэг юм тийм. За Монгол хэлэнд байдгаар Наму цэцгийн хамгийн гол ач холбогдолтой одоо онцлог бол тийм өвчнийг
намжаах явдал юм а гэж байгаа. Тэгэхээр энэ намуу гэсэн юм чинь татуулаад тэгэл өвчнийг намжаацдаг байсан ч юм уу. Яагаад монгол хэлэнд ийм юм байдсан бэ гэж баггүй юу? За. Шар айргны охин тэнгэрийг Нинкаси гэж нэрлсэн байна тийм үү. Хаалтан дотор тэр Кас пивтэй адилхан нэртэй гэх гээд байна. Кас нь Японы хувь нь солонгосынх байна уу? Нэг тийм пив байдаг штэ. За, эцгийнхээ амыг эмчлэхийн тулд төрсөн бурхан гэж байгаагаас үзэхэд ам хоолойны өвчнийг шар айргаар эмчилж болно гэж үздэг байсан бололтой гэж байгаа юм. Одоо ингээд агаарын бохирдолт болоод энэ нэг юм шүүс мэс залхихад хэцүү болоод нэг хоолой өвдчихдэг штэ. Тэгэхээр яах юм? Давстаа усаар залхих юм уу? Энэ шар айргаар залхих юм гэдэг юм тийм. Мэдээж давстаа усаар зарсан дээр баг. За, каси гэсэн үгийг араас нь уншвал исак эсгэх гэсэн үгийг санагдуулна. Мэдээж эсгэлэн энэ пивний монгол нэр юм а. Эсгэлэн ус гэх юм бол ногоо жимсний шүүсээр эсгэж хийсэн унд, эсгэлэн шүүс гэх юм бол үр тарианы зүйлээр эсгэж хийсэн унд. Тэгэхээр үр тарианы зүйлээр эсгэж хийсэн унд бол эсгэлэн шүүс буюу пив юм а. Энэ болохоор яад цэвлийн толин дээр ингэж байгаа юм. Хизээ нэгэн цагтор Монгол оронд пив гэсэн үгийг халж эсгэлэн ундаа гэж бараа бүтээгдэхүүндээ бичих болов нэрлэх болов те. Пива болоод эсгэлэн ундаа гээчээ гэх гээд байна. За, монгол хэлэнд ийм ойлголт байдаг. Ус нь тэнэг. Ус шиг ухаантай. Нэг доошл уурсдаг тий. Доошл нэг заваа юм ингээл аваад доошол явдаг нөхөр ус нь тэнэг. Дээрх домогт гарч байгаагаар Энки эцэг нь охтуудтайгаа эвцэлдээд байгааг энэ үлгэр домгийг мөхөс хүн өөрийн бие, гэр бүл, мараал, ухамсар дээр авч үзэж ой гутам, жос бус зохиол болохыг нь мөн эр хүүстэй бурхан жирэмслээд цэврүүтээд байгааг гайхацгааж сүүлдээ үзэн ядаж устган сүйтгээд цаг хугацаанд мартагдсан шиг бололтой гэж байгаа юм. Энэ Энки бурхан нөгөө л Америкуудын ярьдаг шиг гендер флюид гар гохгүй юу? Тэ? Жирэмсэлдэг бас тийм үү. За, эрэгтэй юм бийж. За, Зевс бурханы нэр төрийг Эрос бурхан эротик зохиолчд сүйтгэсэн байдаг шиг энэ бүх одоо юу гэдгийг шашны асуудлын ард нэг нөхөр байгаа. Тэр Эрос бурхан ядаргаа тэр дандаа юмыг завааруулж жийдэг ч гэдэг юм тийм үү? Тэгээ байдаг шиг бүтээгч эзэн усны бурхан Энкигийн мөрөглийг мөн элдв зохиолууд сүйтгэсэн шиг байна. Мэдээж ус амаар ороод боовор гардаг ямар ч ёс суртахуунгүй буюу ухамсаргүй этгээд гэж хэлж болно л доо. За, энэ үлгэр домогт тухайн үеийн сүмийн лам нарын хаалтан дотор сүмийн лам нар нь болохоор эрдэмтэд юм байгаа. Шинжлэх ухаан хэл ертөнцийг үзэх үзэл шингэсэн шиг байна. Давтан хэлий тухайн үеийн чинь одоо юу гэдгийг ургамал байгаад үр жимс боловсроход шавж их хэрэгтэй, шавжнаар тоос хүртээдэг тэр уутуу аалзан ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ихэд мэддэг байсан юм уу? Эсвэл мэддэггүй байсан юм уу? Зүгээр л нэг ойролцоохон тийм зохиол бичсэн юм уу? Тийм үү? Мэдэхгүй шүү дээ. За, санамж. Доорх нэрийн тухай тэмдэглэл зохиолчийн таамаг төдий юм а. Миний одоо таамаг төдий юмнууд эхэлж байна. За, Энки бол цэвэр ус гэсэн тийм үү? Нин хурсаг нь хөрст дэлхий ээж байж таараа. Тэгэхээр хурсаг гэсэн үг нь монгол хэлний хөр үсүү буюу хөрс гэсэн үгийн өг байж болох юм а. Монгол хэлний хөрс гэсэн үг хэр эртнийх юм бэ? Энэ хурсаг гэсэн үг хэр эртнийх юм бэ гэж байгаа тийм. За, Энки бурхан охтуудаа мөнгө байнга өгдөг халамжтай эцэг шиг амин усаа байнга өгч байдаг болов. Тэгэхээр ингээ нэг юм дэлхийн ингээд нэг хөрс дэлхий гэдэг чинь нэг ноот юм байдаг шүү дээ тийм үү. За, Энки эрлэг хаан шиг олон охинтой бурхан юм. Нэг онцлог юм юу гэхээр тэр эрлэг хаан шиг байгаад байгаа. Эрлэг хаан олон охинтой, олон хандмаатай гэж ярьдаг. Тэгэхээр
тэр Энки эрлэг хаант их төстэй байгаа юм. Хамгийн чухал анхны охин ургамал ногооны бурхан нин сар охин тэнгэр бол бидний монголчуудын сүсэг үлгэр домогт байх ургамлын бурхан ээж мод удган модтой төстэй юм а. За гэхдээ ургамал ногооны бурханы нэр нь нин сар гэсэн байгааг үзүүл гэж байна. Якут хэлний сир буюу монгол хэлний шир гэсэн үг байгаа. Шир гэсэн үг бичиж широ гэд шороо байх шиг байна. Ургамлын охин тэнгэрийг шор эсвэл соргогч гэж нэрлэж болох юм. Мөн үхсэн ургамал шороо болдог шүү дээ гэх гэдэг. За хаалтан дотор ургамал ногооны бурхан нин сар охин тэнгэр орос хэлэнд Растиния ургамал гэж байх шиг байна. Орос хэл илүү ойрхон юм шиг. Яагтвэл тэр сар гэсэн үгийг араас нь уншаад рас болоод тэгээд Растиния штэ ургамал тийм үү. За нэг тийм гарчиг эхлүүлж байна. Лалрууд гэсэн монгол үгийн тухайд гэж байна. Газар дээр амьдрал үүсээгүй бөгөөд далаагаас гарч ирсэн гэсэн онол байсаар байна. Одоо энэ эртний сүүмрийн лам нарын ярьжсэн домогтой адилаар одоо гэдгийг далайн бурхан амьдралыг үтээсэн гэх гээд байхгүй юу. Гэхдээ хүн төрлөختөн усан дотор биш ил задгай агаар мандалд амьдарч байгаа тул тунгалаг Энки бурханы ихэр мөн тунгалаг салхины бурхан хүн төрлөختнийг харж байдаг, титгдэг, асардаг гэжээ. Тэгэхээр усан мандал гэж байгаа. Усан мандал одоо тунгалаг байх ёстой. Агаар мандал гэж байгаа. Тэр бас тунгалаг байх ёстой. Тэгэхээр нэг ах トゥ хоёр тунгалаг одоо ихэр бурхан төрсөн байдаг. Нэг нь болохоор Энки, нөгөөх нь Энлил байгаа даа. За ус уухаас гадна байнга амьсгалах хэрэгтэй байдаг. За энэ гэсэн үгийг ингэж бичдэм байх. Тэгээд эн гэсэн үг нь эзэн гэсэн үг байдаг. Лил гэсэн үг нь болохоор contentious гэсэн үг байгаа. Contentious гэж байна. Энийг болохоор шууд лал гэд тавьчихж байгаа. За энлил гэсэн үгийг монгол хэлэнд эзэнчлэл, дарангуйлал, хаанчлал буюу нөгөө нэг баалтай адилхан сонсдод байна шүү дээ гэж ойлгож шууд орчуулж болохоор байна. Энэ нь логик тайлбар юм а. Энлил гэсэн юмыг ингэж орчуулж болно гэсэн логик тайлбар юм. Ямар учиртай вэ гэхээр энэ Oracle Project буюу University of California бичиж байна л да. Энлил бол Месопотамийн пантеоны хаалтан дотор бурхтын гэр бүл гэсэн үг. Дээд бурхтын нэг байв. Тэр хувь заяаг тогтоодог. Түүний зарилгыг өөрчлөх боломжгүй. Тэр бол эрх мэдэл хаанчлалыг олгодог бурхан юм а. Тэгэхээр хаанчлалын бурхан одоо гэдгийг эрх мэдлийн л бурхан байхгүй Энлил гэж. За тэр contentious гэсэн үгийн үгийн тайлбарыг нь англи хэлний одоо гэдгийг толиноос харахад ийм байгаа юм. Contentious-ийн зарим нийтлэг ойр үгс нь дайсагналтай, хийлэнтэй, мөн хэрүүлч юм. Эдгээр бүх үгс нь түрэмгий эсвэл зодоонч байх гэсэн утгатай боловч маргаантай гэдэг нь асуудал хэрүүл маргааныг улам гажуудуулж цочроох дуртай гэсэн үг юм а. Одоо нөгөө гудамжаар нэг хоёр эрэгтэй хүн өнгөрч жоод нэг нь албаар мөрлөж байгаа байхгүй. Тэгээд нөгөө мөрлүүлсэн хүн нь юу гэх юм бэ? Яагаад мөрлөж гэж асуухын орон зүгээр уучлаарай гэж хэлэнгуут чим үү юу гэх гээд байгаа юм бэ гэдэг юм те. Мөрлөчөөд тэгээд уучлаарай гингуут нь өгшөө бас юу гэх гээд байгаа юм гэдэг юм. Тэгээ нэг хэрүүл зодон эхлүүлэх гээд нэг юм сонин нөхөр байдаг шүү дээ тийм үү? Тийм зантай гэх гээд байхгүй юу? Маргаанч дайсагнагч одоо энэ зодоонч юу гэдэг юм тиймэрхүү маягтай гэсэн. Тэгэхээр агаар мандлын бурхан нь тийм ааштай гэх гээд байгаа. Гисэн нь монгол хэлний лалар гэсэн үгийн тайлбар мөн шиг байна. Тийм нөхөр бол лалар л байж таараа байхгүй юу? За тэгэхээр лалар гэсэн үг нь монгол хэлний толинд хараалын үг, сохор гэсэн үг. Эли лалар гэсэн үг нь одоо ойр үг учраас одоо яг тийм сохор гэсэн утгатай байдаг байна. Лалар хэрэг, сохор хэрэг
буруу шашинтан, буруу номтон, лалан шашинтан, өөдгүй хүн, увайгүй хүн гэсэн утгатай байгаа юм. Тэгэхээр би бинийг одоо гэдгийг чимээг бүхэн лалар гэд дуудчихдаг. Эсвэл одоо гэдгийг лалан шашинтай хүмүүсийг лалар гэдэг. Гэтэ чинь энэ шашныг лалан шашин гэж нэрлэх нь буруу юм гэх гээд байна. За, бидний монголчууд исламын шашинтай муу залим хүмүүсийг лалууд гэж дууддаг, хараадаг явдал бол төвдийн буддын шашинтай холбоотой зүйл биш, төвд үг биш байхгүй юу? Одоо харин эртний зүйл бололтой шүүмрийн хил соёлоор хилээд байх шиг байна. Тэгэхээр шүүмэрт инжилийг дургу хүмүүс байдаг байхгүй юу? Салхины бурханд дургу хүмүүс шүүмрийн үед байсан л байж таарна штэ. За. Бид улам бүр соёлж иж, ихийг бүтээж, газар дээрээ инхчингийн орныг бүтээх гэж зорж байтал нэг лалар нь ирээд цусыг урсгалж хэрүүл маргаан дэгдэхвэ гэсэн айдас хардлага бий. За нөгөө нэг террорист халдлага нь хизээ болох юм болж гэдэг тиймэрхүү юм байна штэ. За нэг зураг тавьсан байна. Бүтээлүүд чинь минийх хин ингэж хэлээд байгаа юм хэрэг энлил бурхан энкид хэлээд байгаа байхгүй. Энкийг ингээ зодчихсон. Тэгээд одоо юу гэдгийг бүтээлүүд чинь минийх тийм үү. За зургийн тайлбар нь болохоор агаар мандал салхины бурхан энлил усыг зөөж хүссэн газартаа хайдаг, цацдаг, шиддэг байна. Энэ нөгөө Mortal Kombat-ийн мем шүү дээ тийм. За зураг тавьсан байна. Ийм одоо юу гэдгийг носон цамцтай гэмээр хүүхнүүдийн зураг тавьсан байна. Охин тэнгэрүүд эсвэл язгууртан эмсийн чулуун баримл хар хум цөлийн Туркменистанд байдаг. Хар хум цөлийн орчим байсан Бимак соёл хаалтан дотор нийтийн он тооллоос өмнөх 2400-аас 1950 он гэж байна. Ер нь Сүүмрийн соёл иргэншил мөхсний дараа нэг 100 жил үргэлжлээл тэгээ мөхсөн их ижил төстэй соёл гэдэг юм. Сүүмрийн соёлтой адил хойд зүгийн нүүдэлчдийн шахалтаар хаалтан дотор Иран, Индо эсвэл цөлжилтийн улмаас сүрсэн гэж үздэг. Тэгэхээр ус байхгүй бол соёл иргэншил цааш үргэлжлэхгүй байгаа юм. Эсвэл лалрууд хурж ирээд соёл иргэншил гэсэн юмыг устгachж байгаа юм. За, инхчингийн буюу хаалтан дотор ажилсаг хүмүүсийн бүтээсэн зүйлсийг нэг салхи шуурга шиг хэрүүл тэмцэл лалрууд ирж устгадаг хорвоо. Бидний монголчууд бүтээсэн зүйл багтай нилээд лалар үндэстэн муу юм. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш бид нилээд лалар үндэстэн штэ. Бид нар чи еврейнэр шиг одоо юу гэдгийг бурхан тахилж одоо юу гэдгийг хөшөж нэх бардаггүй тийм үндэстэн байхгүй юу? Өөрөөр уснаас гарч ирчээд өөрсдөө тэнгэр язгуур гэж цодлох хүмүүс би агва энки тоож байгаа болов гэж байна. Далайн ирэг дээр байрлах соёл иргэншил далайн хар салхи шуурганаас айж ууртай тогшин агаар мандлын бурхны тухай хаалтан дотор энлилийн тухай үлгэр домог бүтээх нь эргэлзээгүй юм а. За Зиу Судра гэсэн гарчигтай юм байна. Бурхад хүн төрлөختнийг үерээр устгахаар шийдсэн тэр үед уг зарилгийг хүлээн зөвшөөрөлгүй Энки Акадын Яа бурхан даруу зан дуулууртай зангаараа алдартай Зиу Судрад үннийг илчилжээ. Зиу Судра Энкигийн тушаасан ёсоор хийж асар том зав барьж үерийг амжилттай даван гарчээ. Дараа нь тэрээр Ан буюу Ану ба Энлил буюу Бэл бурханы өмнө мөргөж итгэл бишрэлтэй амьдралаар амьдрсныхаа шагнал болгон үхшгүй мөнхийн шидийг Зиу Судра хүртдэгэ гэж байна. Тэгэхээр нэг тийм дэлхий одоо юу гэдгийг үерт автаад тэгээд нэг хүн амьд гарсан тэгээд тэр хүнийг мөнхийн амьдралтай болгосон гэсэн тийм эртний одоо сүүмрийн домог байдаг байгаа юм. Тийм. Месопотамийн шашинд Зиу Судра Библийн бурхнаас илгээсэн үерээс амьд үлдсэн ноотой адил дүр юм а. Британика толь гэж байгаа. Ехавагийн бүтээл
Адамын хүүхдүүд энэ үлгэр домгийг хуулчихсан. Эсвэл хуулбарыг нь хилдэг байна. Тэгэхээр би дан хуулсан гэж хэлэхгүй байгаа байхгүй юу? Эсвэл тэдэнд ерөнхийдөө нэг ийм үлгэр домог байсан тэрэ хуулбарыг ярьдсан болов гэж. За бидний монголчууд ч гэсэн салхи шуурганд ам гэж юу юм мэдэж штэ тий. Зуулга хаалтан дотор морь малаа алдсаар ирсэн. Олон ч хүн нийслэл хотыг бараадан амьдарч байна. Тэгээ малаа бараад тэр шуурганд бараад тэгэл хотод ирцгээдэг байхгүй юу? Хин буруутай одоо салхи буруутай гэд хэлээд иж болохгүй шүү дээ. Тэр энлил буруутай юм уу? Салхины бурхан гэдэг утгаараа тийм. За энэ зохиолыг бичиж буй энэ цаг мөчөд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоо агаарын бохирдолтой болж оршин суугчид нь цэвэр агаар салхи ямар ач холбогдолтой болохыг ухаарч байх шиг байна. Тэгэхээр чин агаар салхи ямар хэрэгтэй юм бэ гэж аахгүй маш их хэрэгтэй байна. Цэвэр агаар байхгүй бол эрүүл мэнд ирээдүй бас байхгүй тийм үү. За өлзий хээг ингээд тавьсан байна. Өлзий хээг ингээд 2 хуваагаад ингээд 2 өнгөөр ялгачаар ийм юм болдог. За зураг ус агаар хоёрын мөнхийн эргэлт. Ус агаар хоёр мөнх эргэж байдаг. Ус доор агаар дээр байхаар арга бэлэг шиг ингэж дүрсэлж болно. За усан тэнэг гэдэг бол ус шиг ухаантай. Хий хоосон толгой нэг л их хийссэн хүн гэвэл бас л ажил муутай хүн бас тэнэгэл хүн байж таардаг. Тэгэхээр энэ хоёр одоо хоёул тэнэг ухамсаргүй юм шиг л байдаг. Агаар ус хоёр. За ухааны тухай яриагаа энд хүргээд өндөрлөе. Ехавагийн жихадын яриагаа цааш үргэлжлүүлье. За өнөөдрийн үед нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.